Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр зөөлөн чиглэг маш гоё амттай бэлуг хайруулын тавганд хийсэн байгаа. Шинэ он төрсөн өдрөөрөө эсвэл бэлуг идмээр санагдсан үедээ хийхэд маш тохиромжтой. Заавал хийж үзээрэй. Ингээд эхэлцгээе. Эхлээд кексээ хийн. Кексэнд маань 2 ширхэг өндөг, 120 г гурал, 2 ут ванилийн сахар, 50 мл урамлын дос, 120 г сахар, 120 мл сүв, 1 цааны халбаг бейкинг паудер буюу нунтаг хөөлгөгч орно. Ингээд өндгөө хаглаад 1 савнд хийчин. Дээрээс нь сахар муу ванилийн сахараа хийгээд өтгөртөл нь сайн миксердэн. Одоо дээрээс нь тосоо хийгээд үргэлжлүүлэн миксердэн. Өндгөө ингээд цагаараад өтгөртөл нь миксердэх ёстой. Ингэснээр кекс маань сайн хөөж өгдөг байгаа. Ийм болсон байна. Одоо дээрээс нь гурилаа нунтаг хөөлгөгчөө шигшигчээр шигшээд маш зөөлөн хутгаж өгнө. Ингээд дээрээс нь сүүгээ хийгээд үргэлжлүүлэн хутгана. Ийм болсон зурмгаа 3 тэнцүү хэсэгт хуваана. Ийм болсон байна. Одоо хайруулын тавган дээр хайрна. Ойролцоогоор 18 см-тэй хайруулын тавган дээр болгоно. Хайруулын тавгаа уртчлаад халаасан байх ёстой. Эхлээд хайруулын тавгаа тослоод дээрээс нь зурмгаа хийгээд плетгийнхаа бага хэмдээр 7-оос 10 минут болгоно. Плетгийнхээ 1-ээс 2 дахь хэмдээр нь болговол маш тохиромжтой байдаг. Би 1-ээс 9 хүртэл халдаг хэмтэй плетгний 2 дээр нь болгосон байгаа. 10 минутын дараа ийм болсон байна. Хуруугаараа зөөлөн дараад үзэхээр хөвсгөр зөөлөн болсон мэдэгдэнэ. Эргүүлээд харуул ийм гоё шаргал өнгөтэй болсон байна. Нөгөө талаас нь хайрах шаардлагагүй. Би зүгээр харуулах гээд эргүүлсэн байгаа. Одоо ингээд гаргаад хөргөчнө. Кексээ түлэх юм уу хар болтол нь болгож болохгүй. Тэгэх юм бол бэлунд маань шатанхан амт ордог байгаа. Ингээд хайруулын тавгаа арчаад ахин тослоод дараагийн зурмгаа хийн. Яг ийм дарааллаар үлдэгдэл зурмгаа хийгээрэй. 3 ширхэг кекс маань ийм гоё шаргал болсон байна. Одоо крем хийцгээе. Кремд маань 500 мл сүн крем буюу whipping крем, 250 г чиз бэслэг. Би ийм бэслэг хэрэглэсэн байгаа. 3-аас 4 амны халбаг сахар, 3 ут крем өтгөрүүлэгч, 2 ут ванилийн сахар орно. Эхлээд сүн кремээ бага зэрэг миксердэн. Сүн крем маань хөв хөйтэн байх ёстой. Дараа нь сахараа, ванилийн сахараа хийгээд бага зэрэг миксердэн. Ингээд крем өтгөрүүлэгчээ хийгээд үргэлжлүүлэн өтгөн крем болтол нь миксердэн. Крем маань ийм болсон байна. Одоо дээрээс нь бясалгаа хийгээд зөөлөн хутгаж хольж өгнө. Ингээд крем маань бэлэн боллоо. Одоо кекснийхээ ирэмгийг тойруулаад ижил хэмжээтэй зүсээд өгнө. Дээр нь 5-г тавиад зүсэж ус болно. Би ойролцоогоор 17 см-тэй бэлгууны хэв хэрэглэсэн байгаа. Кекс маань ингэж харагдана. Үлдэгдэл 2 кексээ мөн адил ингэж зүснэ. Одоо кексэндээ крем хийгээд торто хийцгээе. Эхлээд суурандаа бага зэрэг крем дүрхээд кексээ тавиад ойролцоогоор 1 хур өндөр байхаар крем хийгээд жигд тарааж өгнө. Яг энэ дарааллаар үлдэгдэл кекснүүдээ өрнө. Ингээд үлдэгдэл бүх кремээрээ гадуур нь чигд бүрж өгнө. Бэлуг маань ийм болсон байна. Одоо хөргөгчөнд хийгээд төр тавьчихна. Энэ хооронд чимэглэлээ хий. 50 г шоколад ингэж хайлуулаад дээрээс нь бага зэрэг сүн крем хийж холино. Шоколад маань ийм болсон байна. Одоо кремний утанд хийгээд үзүүрийг нь хайчлаад тортныхоо ирмэг дээр жигд гоожуулж өгнө. Мөн дээрээс нь ийм кремээр чимэглээд өгье. Би 100 мл сүн кремийг миксердээд кремний утанд хийчихсэн байгаа. Одоо дээрээс нь ийм шоколадаар чимээд өгье. Өн оруулах үүднээс энэ чимэглэлийг дээрээс нь цацаад өгье. Торт маань хажуу талаасаа ингэж харагдчихэв. Ингээд хайруулын тавганд хийсэн амтад бэлуг маань бэлэн боллоо. Асуулт байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.